Японы аимшигын түүхүүд. Англи хэлнээс орчуулсан Ц. Оюунбат. Дуу оруулсан Б. Оргилволд. Шинохарагийн хараал. Энэ түүх ихэндээ цөөн хэдэн зааварчилгаатай тул та анхааралтай сонсоорой. Огтхон ч тоолгүй өнгөрөөж болохгүй. Яагаад гэдгийг эцэст нь олж мэдэх болно. Анхааруулга. Энэ түүхийг өөрийн сайн дураар сонсож байгаа гэдгийг санаарай. Сонссны дараа өөрт чинь ямар нэгэн зүйл тохиолдвол бид ямар ч хариуцлага хүлээхгүй. Сүүлчийн удаа анхааруулъя. Өөрөө өөрийнхөө эрсдлийг дааж сонссноо. Энэ түүхийг сонсохоос өмнө дараах алхмуудыг хийвэл би талархах болно. 1. Зүүн шилбэн дээгүүр. 2. Зүүн шилбэндээ хурж байхдаа нүдээ анин Шинохара гэж бодно. 3. Зүүн гарын ядан болон чигчий хуруундаа хүрээд адилхан зүйлийг бод. За, одоо түүхээ үргэлжлүүлэн сонсъё. Нэлээн урт болох чиглэн эхэлцгээе. Одоо 2010 оны 3 дугаар сар болж байна. Энэ зүйл одоогоос 8 жил 10 сарын өмнө болсон юм. Би анхлах сургуулийн 3 дугаар ангид сурч байсан ба Тояма мужийн Татайма ууланд амьдарч байсан. Энэ төрлийн цэцэглэх үе бараг дуусч буй дулаахан өдөр байв. Сургуулийн шалгалтын улирал эхлэх төгссөн үе байсан ч би хийх зүйлгүй өдрийг зугаацаж өнгөрөөж байв. Сургуулийн төгсөөд гэрийнхээ бентоны дэлгүүрт ажиллан туслах гэж байсан болохоор санаа зовгоч зүйл байсангүй. Эргэн тойрны хүмүүс ч адилхан бодолтой байсан. Би ухаантай хүүхэд байгаагүй. Харин хүмүүжил муутай байсан юм. Би үсээ цайвар бороор хүртэл бодулсан. Миний сургуулийн сайн найзуудыг Айкун болон H гэдэг байлаа. Бид босод хүүхдүүдийг дээрлэхэх, шоглох үйлдэл хийдэггүй. Зүгээр л дугуй унаж тамхи татах зэргийг л хийдэг байсан. Нэг удаа H надаас маргааш гадуур зугаалах уу гэв. Тэр нэг зайтай газар руу явахыг хүссэн юм. Тоямад очих газар ховор. Нэг автомат тоглоомын газраас өөр юм бараг л байхгүй. Хайчих гэсэн юм гэж би асуулаа. Нэг тосгон би хэдүүл ихэр зөрөгтэйгөө үзье гэж тэр хариулав. Мэдээч хэрэг бас хэдэн охид дагуулж явна гэж тэр нэмэв. Тэгэд би зөвшөөрлөө. Яг үннийг хэлэхэд аялал тийм зугаатай биш байх нь тодорхой байсан ч охид явна гэдэг надад таалагдсан хэрэг л дээ. Айкун баярлсантан уулаг алдаж би тэгвэл зургийн аппарат авч явна гэхэд ээж юу гэхээ мэдэхгүй баруун талын хиймэл хөлөө маажснаа. Тэгвэл би охидод хэлье гэснээр яваад өгөв. Ээж баруун хөлөө өвдөгнөөс доогуур тайруулсан байв. Өөрөөр хэлэхдээ дугуй унаж яваад осол дөрцсөн гэдэг. Тэгээд би ээж Айкун дээр нэмэгдээд 3 охин нийтдээ зургуулаа болж авав. Тосгонд хүрэхэд галт тэргээр 2 цаг явлаа. Энэ яг л бүлэг болзоо шиг болж байна. Хөгжилтэй болж байна шүү. Ээжийн хэлснээр тэр тосгон байдаг л нэг тосгонч гэлэн сүнс чөтгөртэй юм байх. Энийг сонсоод бидний хинэн ч айсангүй. Харин ч сэтгэл хөдлөж хөгжилтэй байх нь гэж бодов. Тосгоны эргэн тойрон цагаан будааны талбай байрлах ба алаг цоог байдлаар гэрэлтүүлэг хийсэн байв. Ер нь бол хөдөө нутагталтай. Бидэнд тодорхой зориг байгаагүй тул энэ тэрүүгээр алхаж үзв. Тэгтэл хэн нэгэн биднийг холоос дуудаад байх сонсогдож эхлэв. Хачин юм гэж би бодсноос 5 минутын дараа охид гомдлож эхлэв. Надад энэ байдал таалагдахгүй байна
Дахиж энүүгээр алхамааргүй байна гэж байна. Би тэдний ярианаас залхаж зүгээр л хэн нэгэн биднэр тоглож байгаа байхаа гэж хэлхийг хүсэв. Дараа нь миний толгой эргэж чих дөнгөнж эхэлсэн юм. Гэсэн чи бүх зүйл зүгээр байсан л да. Энд сүнсгүйдэл байгаа гэж би хэлсэн дээ гэж Айкун инээмсэглэн хэлснэн. Би зургийн аппаратаа авчирсандаа баяртай байна гэв. Удалгүй бидний алхаж байсан засмал зам хайргаар солигдохыг би анзаарав. Гэж би бодсон эргэн тойрноо харлаа. Юу болов вэ гэж нэг охин асууж байна. Тосгонд ямар нэг нууц байх шиг санагдаж байна. Чөтгөртэй холбоогүй ч гэсэн дээр үеийг санагдуулам юм. Шова хааны эрэнд буцаад очсон мэд гэж би хэлэв. Дээр үе шиг гэж охид асуухад Айкун зураг авч эхлэв. Би эргэн тойрноо хартал гүнийг ханан дээр Кэрийн шар айргны зураг хадсан архины моглог харагдав. Дэрүүгээр хэдэн хоосон шар айргны шил авдар нь байрлжээ. Ойролцоох байшингаас зурагтын чимээ сонсогдов. Нэг тийм хуучны өвөрмөц хөгжим сонсогдно. Энэ хүртэл явсны эцэст бид анх удаа айх шиг болов. Буцаад явъя гэж бид шийдэв. Тэгсэн чинь дахиад хэсэг явъя л та гэснэн урд гарan алгаснан эргэж харан альвэ дахиад чаахан гэв. Энэ удаад би түнд санаа зовж эхэлсэн юм. Энэ хүртэл тэр өгч дуугараагүй. Дээрээс нь бид чамгүй хол алхсан шүү дээ. Тэгсэн ч тэр дахиад чаахан явъя гэж зүтгээд байдаг. Түүнд ямар нэгэн өөр зориг байгаа бол та. Тиймээс би дотроо нь түүнээс баг зэрэг айж эхлэв. Тэр баруун хөлөн ардаан чирэн тосгоны гүн рүү улам бүр зүтгэсээр байв. Байшингуудаас Токиогийн бүүги гих дуу сонсогдож байв. Нэг байшингийн өмнө гинэт зогсов. Чи буцаж явах болсон уу гэж нэг охин түүнээс асуув. Тэр бидэн рүү эргэж харлаа. Нүдэнд нь дүүрэн хар усал тодорчээ. Яасан? Энд сүнсгүйдэл байгаа юм уу? Гэж Айкун түүнээс асууж додогшоров. Охид араас нь дагаж эцэст нь ээж бид хоёр хаалгаар орцгоов. Байшингийн хаалган дээр Шино Хара гэж бичсэн байв. Тосгоны бусад байшингуудаас ялгаатай нь энэ байшинд гэрэл гэх юм байсангүй. Охидын нэг цэцэрлэгээс чимээ гарч байгааг анзаарчээ. Бид хэн нэгний гэр зөвшөөрөл авахгүй орвол хэн ч гэсэн уурлаг байх гэж би бодоод гарахаар завдтал ээж надаас зуураад авав. Энэ замаар явъя гэж тэр хэлв. Бидхий толгой эргүүлээд байл та гэж Айкун түнд хэлв. Ээж нэг охинтой цуг чимээ гарч буй зүг рүү төрүүлэн алгахаж Айкун бид хоёр араас нь гэлдрэв. Нэг сонь зүйл нь бидэнтэй ямар ч хүн тааралдаагүй тул эхний хүн болж таарах нь гэж би бодов. Мэдээж шүн дунд болж байсан тул хүмүүстэй таараагүй байх. Үнэндээ энэ талаар тийм их анзаарснаа санахгүй байв. Цэцэрлэгийн дундуур алхаж яваад хэн нэгэн дээр очлоо. Энэ бидний харсан хамгийн ихний тосгоны оршин суугч үсттэй гэж Айкун надад хэлв. Дараа нь тэр ээж рүү эргэж энэ сүнс биш тийм үү гэв. Ээжийн байгаа байдал сонирн байв. Тэр хамраараа хүчтэн амьсгалж хацар шанаанаас нь хөлс тусалж байгаа харагдав. Түүний хөл чичирхэлж шүдэн бас тачигнаж эхлэв. Би ээжийн харцны дагуу өнөө хүнийг шинжилж эхлэв. Гэсэн ч харах тусам бидний урд ингийн нэг хүн байгаа санагдав. Тэр хүн үнэхэр л Шова хааны үеэс ирсэн гэлтэй харагдана. Тэр эмэгтэйд төрсөн миний анхны сэтгэгдэл энэ юм. Өнөөх эмэгтэй баруун гараа дээш өргөж байсан урдаан ээлд буулгаж байгаа мэт гараан газар тунгав. Түүний өмнө 4-5 болшных гэлтэй нүх харагдана. Үннийг хэлэхэд гэрэл тусгахгүйгээр тэр эмэгтэй юу хийж байсныг мэдэх аргагүй байв. Тэр нүхнүүдэд бас юу байгааг мэдэх юм алга.
Эмэгтэйг чимээ аниргүй ажиллан үргэлжлүүлэн хийж байгаад бид 6 араас нь харж байв. Хажуугийн байшингийн эмэгтэй хүний дуулах чимээ сонсогдно. Ямар ч өтгөр нь вэ гэж би бодоод гашуунаар инээмсэгэлтэл гинтхэн эмэгтэй эргэн тойрны газар гэрэлтэй болж ирэв. Энэ бол зургийн аппаратын гялсхуурын чимээтэй хамт тодорсон гэрэл байв. Гэрэл тодорсон газрыг харахаас өмнө Айкун зураг авсан болохыг би түрхэн зур ойлгов. Эмэгтэй баруун гартан худаг барьсан байх ба. Эргэн тойрны газар нь нээлттэй улаан өнгөтэй болсон байв. Нүхэнд байгаа зүйлсийг хараад миний зүрх зогсох шиг болов. Тэр богинохон гэрэлтүүлэгт би харж амжсан юм. Гар хөл, хуруу, хүний цээж урагдсан хувцас, нүдний шил, арьс өснүүд байв. Маш олон хүний тасарсан эргэтнүүд. Хаа сайгүй улаан толб байх ба хүний дотор эргэтэн харсан гэдэгтэн ч би итгэлтэй байв. Эмэгтэй огдолж хайсан хүний биеийн хэсгүүд хөл торн хэвдэж байв. Миний хамаг шар ус босч ирэв. Хөл маань жижирч эхлэв. Гинт ээж хаалга руу чиглэн гүйлээ. Тэр баруун хөлгөө байсан тул миний бодсноос хурдан гүйж байв. Би түүнийг зогтож байхыг харж байх зур нүдний буланд эмэгтэй орж ирэв. Тэр аажуухнаар босож зогсон хоёр тишээ найгаж эхлэв. Нэг охин хашгирсан ба бидэнд хэрэгтэй зүйлэл тэр байж. Эмэгтэй доороо эргэлдэнэ. Баруун гартаа урт хутгаан барьж зүүн гар нь хоосон байх ба. Дээд бие нь эхэлж эргэлдэн доод бие нь дагах хажээ. Эмэгтэй төрүүлж хашгирсан охиныг хутгаараа биед нь зоож орхив. Охин эмэгтэйтэй цог хөдөлж хашгирах чимээн тасралдаж ирэв. Урт хутганы аясаар эргэж байсан охин газар руу эвгүй шигдэв. Айкун би үлдсэн хоёр охинд зогтох боломж гарч ирэв. Бид дөрөв зогтон хашгирч тэрж бадхан зэрэг амьсгалж байв. Нэг охин гинт эвгүй яолох чимээ гаргав. Эмэгтэй түүнийг гүйж байхад толгоноос нь барьж авчээ. Тэр урт үснээс нь чанган аргиш нь угц татсан байна. Би хамгийн түрүүнд гарчихсан гүйж байв. Тэр охиныг үхэлтийн цуг үлдээсэн юм. Миний толгойд айдсаас өөр юу ч байсангүй. Зогсооч гэж охин хашгирснаа уйлж эхлэв. Түүнийг хашгирах чимээтэй цуг хоолойг нь урт хутга чимээгүй болгохыг бид гүйж байхдаа сонссон юм. Айкун үлдсэн охин бид гурав хайрахтай замаар чадах чинээгэрэн хурдлан гүйж байв. Урд гүйжүүлсэн охин гинт чиглэлийн үржлэн нэг гэрэлтэй байшин руу очсон. Урд хаалгыг нь балбаж гарав. Бидэнд туслаач гэж хашгиран хаалгыг нүднэ. Гэнэт хаалга нээгдэх тэр мөчид охин бүдрэн хаалгаар унжарв. Би араас нь даган туслаарай гэж хахир хоолоогоор хашгирав. Айкун цог тусснаа эсрэг чиглэл рүү гүйв. Байшингийн дотор их хачин байв. Өрөөний таазнаас улбар шарч хийдэнгүүд өлгөжээ. Жижиг хоолны ширээн дээр мисо шүл, шарсан загас, хэрчсэн ногоо зэргийг өрж тавьсан байв. Зочны өрөөнд том зурагт байрлах ба гүйдэг хаалгатай. Шалан дээр зөөлөн олбогнууд байв. Дотор хинч байсангүй. Яг л хүмүүс нь гэнтхэн алга болчихсон мэт. Гэсэн ч би үргэлжлүүлэн хашгирсаар байв. Хэн нэгэн байна уу гэж. Уйлж нүс нулимсан дам баригдсан охин бид хоёр бие биенээ харлаа. Энд хинч алга. Юу болоод байгааг ойлгох зөвхөн байсангүй. Миний зүрх цээжин дотор нь дэлбэрхнүү гэмээр санагдав. Хэн нэгэн хаалгыг онгойлгож орж ирсэн юм. Айкун юм болов уу эсвэл байшингийн эзэд үү? Охины царай хувгаа цааж над руу харав. Өнөөх эмэгтэй байлаа. Өөрийн мэдлгүй гарan хувцсны шүүгээр оруулав. Тэнд цоошин сонингууд байв. Би охиныг анзааралгүй додогшоо харин оров. Тэрч бас намайг даган хойноос орж ирэв. Бид хаалгыг зөөлнөр хааж амьсгаагаа дүгжлээ. Төвний алхах чимээ сонсогдож миний хамаг хөлс урсаж байв. Шалах ягтнах чимээ үргэлжилж тэр биднийг хайсаар байв. Удалгүй түүний инех сонсогдов. Эмэгтэй хоолой царгисан чихэнд чииртэй юм. Миний зүрх хүчтэй цохилно. Гинтхэн чимээ энергүй боллоо. Эмэгтэй хоолой дахиж сонсогдсонгүй.
анир чимээгүй ноёлжээ. Охин бид хоёр өөдөөдөөсөн харав. Чи наана байна уу гэж хэлэхдээ зэрэгцэн хаалга онгойж түүний гар биднийг чиглэн ирэв. Эмэгтэй гар цуснд бодогдсон байв. Эмэгтэй охины хүзүүгээр барьж зочны өрөө рүү чирэн гаргав. Үгүй гэж охин хашгирна. Би хувцсны шүүгэнээс үсрэн гарлаа. Түүнд туслах гэж биш, харин зугтах гэж. Учир нь миний цорын ганц боломж энэ байсан юм. Эмэгтэй намайг анзаарч хөхөрч эхлэв. Тэр над руу дээрээс гарахад царай нь үнсэн сааралж хохирогчдийнхэн цуснд бодогдож уулбар шар чийдэнгүүдийн нөлөөгөөр түүний байгаа байдал хачин хийсвэр зураг шиг харагдаж байв. Уруулан нойтон нүдэн цагаанаараа эргэжээ. Уруулаас нь гарах чимээ хий алдаж байгаа мэт сонсогдно. Эмэгтэй охины хүзүүгээр зүүн гараараа барьж баруун гартан урт хутгаан барьсан байсан нь хоёуланг нь над руу огцом далайв. Жижигхэн хорхоо шиг зүйлс нүдний өмнө агаар дээр унж байгаа харагдав. Энэ юу вэ гэж би бодон наривчлан хартал хүний хуруунууд байлаа. Би нөхцөл байдлыг ойлгосонгүй тул зүүн гараараа газар тултал чигчий болон ядам хурууг болсноо мэдэв. Тэдний оронд цус оргилж байв. Би өрөвдөлтөөр гонгин хашгирч шалан дээр өнгөрөв. Би хамаг ус босгох шиг болов. Би ийм өвдөлтийг урд өмнө мэдэрч байсангүй. Зүрхний цохол сэрүүлэх шиг цохилж байв. Би зүүн гараараа тулж ухад гар хаалга руу байдгаар зүтгэв. Хаалгаар гар хагшинд миний ард хашгирах, аяг таваг хагарах чимээ сонсогдсон юм. Хин гэдг нь хамаагүй. Надад зүгээр л туслах боломжтой хин нэг надад хэрэгтэй байсан юм. Миний хувцас цусандаа нэвчин нүүр тахан хөлс цутгаж байв. Ирсэн замаараа байдаг хурдаараа хашгиран гүйж байлаа. Хөл дор хайрганы чимээ засмал замынхаар солигдсон ч би гүйсээр байв. Үүний дараа юу болсныг би сайн сандаггүй. Би эмнэлэгт сарсан юм. Хэн нэгэн цус нулимсандан зам дээр хутгалдсан хэвдэж байгааг минь олж ойролцоох эмнэлэгт хүргэсэн бол л та. Би угаасаа л тэнэмэл байсан болохоор оройтход маань эцэг их цагдаад хандаагүй байв. Тиймээс би сэрж өөрийн нэр хаягаан цагдаа нарт хэлснээр эцэг их миний тухай сонссон юм. Бүх зүйлс хэвэн болох үед би эмч болон эцэг ихтэн юу болсныг ярьсан. Эр зөргөн шалгаж нэг газарт очсон тухай, алхаж явхад өөрчлөгдсөн дүр зургийн тухай, биднэрүү дайрсан урт хутгатай эмэгтэй тухай, үххийг нь харсан 3 охины тухай. Тэдний цогцсыг цагдаа нар олоогүй тул алга болсон хэмээн үзсэн юм. Айкуныг хаан угааг одоо хүртэл мэдэхгүй. Тэр эмэгтэй олсон ч байж мэднэ. Ээж надаас гадна гэртээ харсан хүн бөгөөд болсон явдлын талаар ярихаас татгалзсан юм. Намайг сэрснээс 2 хоногийн дараа тэр эмнэлэг дээр эргэж ирав. Чамд хэлэх нэг зүйл байна. Эхнийх нь чамайг зүгээр угаад би баяртай байна. Гэхэд миний толгой руу хамаг цус минь гүөх шиг болов. Чи мөн бүгсэн толгойд юунда баярлаад байгаа юм. Чи биднийг тийш нь дагуулж яваагүй л ийм зүйл болохгүй байсан мангу минь гэж би түүнийг харав. Тэр намайг ярьж дуусхийг хүлээж байснаа гэсэн чи харсан шүү дээ гэв. Тэр ингэж ярьсан юм. Үннийг хэлэхэд ээж тэр тосгон руу 2 дахь очсон тэр байж. Тэр ахлах сургуульд орохоос өмнө түүнээс хэд ах хүүхдүүд түүнийг дагуулж тийшээ очсон байв. Яг л бидэнтэй тохиолдсонтой адил эргэн тойрны зүйлс өөрчлөгдөж шинэ хараа гэх нэртэй байшинд очсон байна. Яг л бидэнтэй тохиолдсон шиг урт хутгатай эмэгтэй түүн рүү дайрсан байв. Арай анхныг хүүхэд эмэгтэйг зогсоох гэж оролдсон ч гидсийг нь ярж орхижээ. Бусд нь амиа аварахаар зогтсон байна. Түүнийг дагуулж явсан ах хүүхэд ингэж хэлж. Тэр эмэгтэйгээс болж би урт насалж чадахгүй. Миний мэдих хүмүүсээс эрэгтнийг нь удаан хугацааны турш
нэг нэгээр авч өөрийн ертөнц рүүгээ зөөсөн. Нэг л өдөр түүнд өгөх хэрэгтэнгүй болоход тэр миний толгойн араас ирэх болно. Гэхдээ түүнд халуулах хугацаагаа хойшлуулах боломж бий. Бусад хүмүүст түүний тухай бодогдуулах, өөрийг нь мэдэх хүмүүсийг санамсаргүй байдлаар түүж алдаг. Нэгээс олон хүн түүний талаар мэдчихвэл тэр эмэгтэй чиний хойноос ирэх магадлал тэр хэмжээгээр буурах болно. Би ч бас чам шиг байдлаар түүнийг мэдэх болсон. Өөхөх магадлалаа бууруулахын тулд та нарт би түүнийг харуулсан юм. Хэрв чи амьдрмаар байвал бусад хүмүүст бас үүний талаар мэдүүлэх хэрэгтэй. Тэр явдлаас 4 сарын дараа ээж дугуйны осолд орж баруун хөлөө алдсан байна. Ослын үеэр нүдний буландаа тэр эмэгтэйг харсан байв. Тэр эмэгтэй баруун хөлийг нь барьжчихсан инээж байсан гинэ. Энэ айдсаас болж ээж эмэгтэйг бидэнд харуулсан байж. Би энийг сонсоод зочролд оров. Уучлаарай гэж тэр хэлээд босож өрөөнөөс гараад явлаа. Гадаа гургалтай шувуу дугарч байна. Өмнө хэлсэнчлэн тэр явдал одоогоос бараг 9 жилийн өмнө болсон. Тэр явдлаас хойш би түүнийг мартах гэж хичээж байна. Эмнэлгээс гарсны дараа би сургуультай боцож орох гэсэн ч чадлагүй. Гэрдэн ихэнх цагийг өнгөрөөж эцэст нь сургуулаа хайсан. Би захидлын тусламжтай сургуулаа төгсөх гэж хичээхийн сацуу гэр бүлийнхэн бенто дэлгүүрт ажиллаж байв. Жилийн өмнө би шатаар уруудаж байхдаа эвгүй гიშгэж зүүн хөлөө хугалсан. Би унахдаа шатны дээр хачин инээмсэглэл тодруулчихсан эмэгтэй зогсож байгааг харсан юм. Би эмнэлэгт очин зүүн хөлön гипстүүлж өргөлжтүүлэн суралцсан. Хөл минь халуун шатаж байсан тул эмчээс гипсийг авч шалгахыг хүстэл хөл минь өмхөрч муудаж эхэлсэн байв. Тэд тайрах хэрэгтэй болсон. Тэр эмэгтэй зүүн хөлийг минь авсан. Би тэгж боддог. Тэгэд би ээжтэй адилхан зүйл бодох болов. Би тэр эмэгтэйн талаар бусдад ярих хэрэгтэй. Энэ түүх эхлэхэд би та нарт үлдээсэн анхааруулгыг дахин сануулгах хэрэгтэй болов. Зүүн хөл, зүүн гарын ядам чигчи хуруу бол тэр эмэгтэй надаас авч явсан биеийн эргэтнүүд. Миний тасарсан эргэтнүүдийг та бүхэн зааж тодорхой болгосон. Тэр бүгдийн талаар 1 минутанд багтаах гэж хичээсэн юм. Ингэснээр сонсогчдаа дүр зурглалыг маш ойлгомжтой төсөөлсөн байх. Өөрөөр хэлбэл та бүхэн тэр эмэгтэйтэй адилхан дурсамжийг тээж буй. Ингэснээр тэр эмэгтэй над руу буцаж ирэх магадлал багассан. Намайг үнэхээр уучлаарай. Энэ бүгдийг ярьсан минь өөрийнхөө аюулгүй байдлын төлөө юм шүү. Мөн ингэж ярьснаар миний дотор онгоох шиг боллоо. Эцэст нь тэр эмэгтэй та нарын төлөө ойрын хугацаанд ирэхгүй байгаасаа гэж би залбирч байна. Хасаку Сама. Аав минь эцэг эхийн гэрэл рүү явхад машинаар 2 цаг гаруй зарцуулна. Тэд тариалан эргэлдэг байсан ба би сурагчдын амралтаараа дугуйгаараа өөрөө очдог байсан юм. Эмээ өвөө хоёр минь намайг баяртайгаар хүлээж авдаг юм. Ахлах ангийн 3 дугаар ангид ордог жилийн хамгийн сүүлд би очсноос хойш дахиж очлоогүй 10 жил болжээ. Очихыг хүсээгүй дээ биш. Явж чадахгүй л байсан юм. Тэр үед хаврын амралт эхэлж цагаа гарч сайхан байсан тул би дугуйгаан унаад өвөөгийн рүү явлаа. Гадаа нэлээд хүйдэнч гэлэн нэг давхрын тагт харьцангуй дулаан байв. Тэнд би амарч байтал по гэх хачин чимээ сонсогдов. Ямар нэгэн машин техник биш.
хүнээс гарч буй чимээ шиг сонсогдсон. Энэ юу вэ гэж би гайхав. Дараах нь цэцэрлэгийн хашааны цаагуур цугуух малгайг олж харсан юм. Үгүй ягаад тэнд малгай байсныг мэдэх юм алга. Тэгсэн өнөөгч нь хажуу тийшээ хөдлөөд эхэллээ. Тэгэд нэг хашааны завсарт хүрэхэд эмэгтэй хүн харагдав. Тэр эмэгтэй малгай цагаан таашин зүмссэн байж үг хашаа 2 м орчим өндөр. Үүний цаанаас малгай нь харагдаж байсан гэхээр эмэгтэй ямар шүү өндөр болохыг төсөөлж байгаа биз. Би баг зэрэг гайхаж байтал эмэгтэйч хөдөлж малгайтайгаа зүг харагдах юм болов. Өнөөх по гэх чимээж сонсогдохоо болжээ. Тухайн үедээ би олон юм бодсонгүй. Тэр эмэгтэй өндөр өсгийдтэй нуруулаг эмэгтэй ээж байсан биз. Эсвэл эмэгтэй хүн шиг хувцалсан эрэгтэй ч үж магадгүй. Би өвөө эмээтэйгэн зочны өрөөнд цай ууж байхдаа энэ талаар хуучилж маш том биетэй эмэгтэй эсвэл эмэгтэй хүн шиг хувцалсан эрэгтэй ч үж болох тухай хэлв. Тэд нэг их юм ярилгүй тийм үл гэцгээв. Би үргэлжлүүлэн тэр эмэгтэй малгайтайхан хашаанаас өндөр бас по гэх хачин чимээ гаргаж байсныг яриав. Үнийг сонсонгуудаа тэр хоёр хөшсөн мэт зэрэг хөдөлгөөнгөө болчихсон тэр. Өвөө нүрэн үрчийлгэн намайг асуултаар болж эхлэв. Хизээ гарсан, хаана харсан, хашаанаас хэр зэрэг өндөр байсан зэргийг асуув. Би асуултуудад нь хариулж дуусгаад тэр чимээг болов. Тэр үүдний өрөөрөө явж хин нэгэн рүү удсаар залгав. Гүйдэг хаалга хаагдсан тул юу ярьсныг нь сонссонгүй. Имээ чичирч угаан илт харагдаж байлаа. Удсаар ярьж дуусаад өвөө буцаж ирв. Өнөө шин чи энд үлдээрэ. Чамайг буцааж явуулж чадахгүй. Гэв. Би буруу зүйл хийчих үү гэж би санаа зовж эхлэв. Би эмэгтэйг хайж олоогүй. Харин тэр над дээр ирсэн шүү дээ. Өвөө эцэст нэмээд хандаж хүүг харж угаарай. Би хайрцаг аваад ирье гээд ачааны машиндаа суун явв. Би эмээгээсэн юу болоод байгааг сэтгэл төгшин асуухад тэр дуу хоолойноос анзаарахад чи хасааку саамад харагдсан бол л та өвөө чинь учрыг нь олох тул санаа зоволтгүй гэв. Өвөөг эргэж ирэх хүртэл эмээ бид хоёр багаар ярилцсаар байв. Энэ газарт хасааку саама гэх зүйл байсаар иржээ. Хасааку саама өндөр нуруутай эмэгтэй хүний дүрээр гарч иржээ. Яг л нэртэйгэн адилхан 2 м 40 см орчим өндөр. Эрэгтэй хүн шиг хачин инээдгээс по гэж сонсогддог байна. Ямар хүнтэй таарахаас шалтгаалж бэлэвсрэлийн хувцастай залуу бөсгөө болон уламжлалт загвартай кимоно бүхий хөгшин эмэгтэй. Эсвэл хижээл насны тариачин эмэгтэй болж харагддаг. Харагдах байдал нь байнга өөрчлөгдөгч түүний 3 зүйл хизээч өөрчлөгддөггүй гин. Эд бол түүний өндөр нуруу, малгай, хачин инээд 3 юм. Эрт үед түүнийг хараагдсан аялагч байсан гэж ярьдагч хинч нарийн учрыг мэдэхгүй. Түүнийг тосгондох бурхны хөшөөгөөр лацдсан учраас эндээс явж чаддаггүй. Хасааку самаагаар хараагдсан хүмүүс хэдхэн хоногийн дотор алуулдаг байна. Хамгийн сүүлд гэхэд 15 жилийн өмнө тэр өөр хүнд аюул учруулсан юм байна. Хасааку самаад тосгоныг орхин гарах тодорхой замууд бий. Хойд, зүүн урд болон баруун зүгт. Харин бурхны хөшөөнүүдийг түүнийг тогтоон барих гэж тэр замууд дээр байрлуулсан гэдэг. Яагаад хасааку самааг энд тогтоон барих гэсэн нь тосгоны хуучин орсон суугчид хөрш тосгонуудтай тохироо хийж оронд нь ус ажиглах зэрэг эрх хэдэлдэг байсан бол л та. 10 буюу түүнээс дээш жилд нэг удаа хасааку сама хүмүүст харагддаг. Харин хуучны оршин суугчид үүнийг дажгүй тохиролцоо гэж үзсэн бол л та юм. Энэ бүгдийг сонссны эцэст би дотроо үнэн яриа гэдэгт итгэсэнгүй. Өвөөг настай эмэгтэйтэй цуг буцаж ирэхэд
Чи эвгүй юмтай орооцолдлоо доо. Аль үнийг ав гэж настай эмэгтэй надад хэлэн сахиус өгөөд өвөөтөө цуг дээд давхар руу гарч эмээ надтай цуг үлдэв. Бүр 0 ороход хүртэл хаалга бүтэн хаалгасангүй. Тэгэхэд л энд ирснээс хойш анх удаа би аюулд орсон байна гэх бодол төрж эхэлсэн юм. Хэсэг хугацааны дараа намайг 2 давхарт дуудан нэг өрөөнд оруулав. Цонхыг битүү сонин болон сахиусаар таглаж өрөөний дөрвөн болонд давс асгасан байв. Таглын ширээ гэхэд арайч жижиг дүү модон харцаг байх ба дээр нь жижигхэн буддаагийн баримл байв. Хаанаас авчирсныг мэдэхгүй ч миний хэрэглэх ёстой 2 хөтөвч бэлдсэн байв. Өвөө над руу нухацтайгаар харахад нарж шингэх төгчээ. Намайг анхааралтай сонс. Энэ өрөөнөөс маргааш өглөө хүртэл гарч болохгүй. Эмээ бид хоёр чинь чамайг дуудахгүй, юм ярих гэж чоролдохгүй. Өглөөний 7 цаг хүртэл яаж ч байсан энэ өрөөнөөс гарч болохгүй. Тэрний дараа чи бол гарч болно. Би аав ээж рүү залгаад юу болоод байгааг хэлчихнэ. Ингээв. Би дуугүй л толгойд өгөв. Яг миний хэлснээр хийж сахиусыг бас нээж болохгүй. Ямар нэг зүйл болвол буддаагийн баримлын өмнө сууж залбир гэж Кэйсан хэлв. Намайг зурагт үзэж болно гэсэн чи миний ухаан санаа шал өөр газар тэнэж анхаарал төвлөрж өгсөнгүй. Эмээгийн бэлдэж өгсөн будааны бөмбөлөг болон 100 шиг эдэг сонирхол байсангүй. Тиймээс би орондоо орж дагжин чичирч байтал унтчихсан байна. Нэг сэртэл зурагтаар шөнийн нэвтрүүлэг гарч цагаан гардал шөнийн 1 цаг өнгөрч байв. Ямар онцгой цаг зэрчих вэ гэж би бодов. Гэтэл цонхны цаанаас цогох чимээ сонсогдов. Жижиг чулуу биш. Хэн нэг нь хуруугараа товшоод байх шиг. Би салхины чимээ юу эсвэл хэн нэгний хурууны чимээ юу гэдгийг ялгаж чадахгүй байв. Тиймээс би чимээг үл тоох гэж оролдов. Дараа нь би өвөөгийнхөө чи зүгээр өө хэрвээ айж байгаа бол хэд хүчтэй тэрэггүй цаа юу гэхийг сонссов. Би хаалга зүглэн алхаж байсан өвөөгийнхөө хэлж байсныг санав. Өвөө дахиад л яасан бэ? Хүсчээвэл одоо гараад ирж болно гэв. Хоол нь яг л өвөөгийн шиг сонсогдовч. Гэхдээ ягаад ч юм биш гэдгийг нь мэдэж хамаг шар ус босох шиг болов. Өрөөний болонд хасгсан тавс руу гартал дээд хэсэг нь харалжээ. Би буддаагийн баримлын өмнө яарвчлан очиж сахиусан өмнөн барин хамаг чангараа залбирч гарав. Надад туслаач гэдэл гэх чимээ болон цонх товших чимээ надад сонсогдов. Тэр эмэгтэйг тийм өндөр бишээ гэдгийг мэдэж байсан ч газраас зогсохорон цонхонд хурж гисэн хуруугаараа товшиж угаагаар төсөөлөгдөд болсонгүй. Өөр юу ч хийж чадахгүй тул би бурхны өмнө залбирсаар суув. Шөнө хэтэрхий удаан үргэлж ялсан ч эцэст нь өглөө болжээ. Зурагтаар өглөөний нэвтрүүлэг гарч цаг дэлгэцийн болондох цаг 7 цаг 30 минутыг заана. Би анзаараагүй ч цонх товших болон хөнөө хүний сонин аваа аль аль нь алга болжээ. Би унтчихсан юм уу эсвэл ухаан алдчихсан бол л та. Асгсан давсны өнгө бол өмж гар болж. Юу ч гэсэн би цагаа харахад зурагтныхтай адилхан байв. Би болгоомжтойгоор хаалхыг нээхэд эмээ Кэйсан хоёр тэнд занаа зовнсон шинжтэй зогсож байв. Эмээ уйлж бурхны минь аврал гэв. Би шатаар тоошоо буухад аав ирчихсэн байна. Өвөө гаднаас алив хурдлаарай машин цуу гэв. Хаанаас гэдгийг мэдэхгүй ч намайг гадагш гаргахад микроавтобус ирчихсэн тойроод хэдин ирчүү зогсож байв. 9 хүн багтсан ба би голдон суув.
Кэсэн зоржигчийн суудалд сууж бусад эрчүүд намайг тойрцгоов. Бүгд нийлээд 9 хүн. Эрчүүд бүх талаас хаажээ. Баруун талд суусан настай эр над руу харснаа амар багавыз. Чи юу болоод байгаа дээр гайхаж байж магадгүй. Гэхдээ чамайг нүдэн айнаа доошо тонгохыг хүсэж байна. Бид юуж гарахгүй ч чи харж магадгүй. Бид за боллоо гэх хүртэл нүдэн анж бай. Гэв. Дараа нөгөө жижиг ачааны тэргэн барин төрүүлж хөдлөхөд араас нь миний суусан микро автобус тахав. Хамгийн сүүлд аав машинтайгаа хөдлөв. Бидний цава ачуухан явж 20 км цагаас бага хурдтай хөдөлж байв. Кэсэн энэ хэсгэл хамгийн хэцүү гэхэд эрчүүд ам амандаа залбирал уншиж эхлэв. По гэх чимээ дахин сонсогдоход би сахиусан гартан барин нүдэн анж толгойгоо тонг ойлгов. Гэвч санууч цан дийлсэн тул нүдийн багхан шиг нээж гадагшаа харав. Цагаан дашинз машиныг даган явж байгааг би харав. Тэр эмэгтэй том алгаж толгойн цонхны дээгүүр байснаас би царайг нь харж чадсангүй. Гэтэл эмэгтэй дээш доош болж машины цонхоор намайг харах гэж хичээж явах шиг байв. Би өөрийн мэдлгүй хашгирахад битгий хар гэж хажуу талд суусан эрэгтэй зандрав. Би айсандаа нүдэн таасанж сахиусан чанга тэврэн суув. Цонхыг хуруугаар довших чимээ сонсогдож хажууд суусан эрчүүд мөн айцгааж. Өдөө түүнийг харж авээг нь сонсохгүй ч цонх товших чимээг сонссон байна. Кэсэн улам чангаар залбирч эцэст нь бүх зүйл чимээ энерги болоход Кэсэн эргэж харснаа бид молтарлаа. Гэв. Эргэн тойронд таг дуугүй суусан ирчүүд хэлд орж бид чадлаа гэцгээж байв. Өргөн зам дээр микроавтобус зогсож би аавын машин чилжин суув. Аав өвөө хоёроо босод ирчүүд талархан бөхийж байхад Кэсэн над дээр ирэн сахиусан харуулахыг хүсв. Би тас зуурсан хэвээр байсан ч сахиус руу харахад тасхар болж хувирсан байв. Кэсэн надад өөр шинийг өгч одоо зүгээр байх. Гэхдээ юмыг яаж мэдхв? Энэ сахиусыг хэсэг хугацаанд хадгалаарай. Гэв. Үүний дараа би аавдаа зүг гэртэн харж хэд хоногийн дараа өвөө хөршдөгөн цуг миний дугуйг хөргөж ирв. Аавч бас Хасаку самагийн талаар мэддэг болж таарч багын нэг найз нь түүнд алуулсныг хэлв. Мөн зарим хүмүүс түүний хараалаас болж нүүж өөр газар амьдрах шаардлагатай болсныг ч хэлсэн юм. Машин цуусан ирчүүд бүгд өвөөтэй холбоотой хүмүүс ба надтай цусан төрлийн хамаатан садны хүмүүс болж таарсан юм. Урд явсан өвөө, ард явсан аавч бас надтай цусан холбоотой. Тиймээс тэдний зорилго бол Хасаку самааг надаас төөрөлдүүлэх зорилготой байж. Аваг анхнаар нэг шөнийн дотор ирж амжихааргүй байсан тул өвөө аль боломжоор хичнээн холынхч бай. Цусан төрлийн хамаатнуудаа цоглуулсан байв. Тэгсэн ч хангалттай олон хүн цоглуулж чадаагүй тул шүн явсан дорвол өдөр аюул багтаа тул намайг өглөө болтол тэр өрөөнд байлгасан юм байна. Хэрвээ байдал муугар иргсэн бол намайг зугтаалгахын тулд аав өвөө хоёр өөрсдийгөө золиослохоор шийдсэн байж. Гэртэн очсны дараа өвөөтэйгэн удсаар ярьж шүн надад хандаж юм хэлсэн үү гэж асуутал үгүй гэж хариулав. Үүнийг сонсоод миний дотор дахин эвгүйцэх мэдрэмж төрөв. Өмнө хэлсэнчлэн би тийшээ дахиж зүглээгүй. Өвөө маань 2 жилийн өмнө нас барж би оршуулганд нь оролцох боломжгүй байв. Тэр хэвдэрт орсон хойноож намайг очихыг эрс эсэргүүцэж байсан юм. Тэр нэг үйл явдлаас хойш аль хэдийн 10 жил өнгөрч би бараг мартах гэж байтал удасны дуудлага ирлээ. Эмээ хэлэхдээ Хасаку самаг тосгонд хашиж байсан бургатын хөшөөнүүдийн нэг буюу танаа гэрийн чиглэлд байсан эвдэрсэн гэв.
Би үүнийг жирийн нэг мухар сүсгээс ялгаагүй гэж өөртөө эдхүүлэхийг хүсвч хаа нэгтэйгээс по гэх аваа сонсогдох болгонд миний сэтгэл улам ивгээр тавгадах болсон юм. Нутгийн харанхуй зам. Өвөөгийн минь ярьж өгсөн дүүхийг та бүхэнд чадах ятгаараа санаж хэлж өгье. Түүнийг Шинжи гэдэг тул цаашид нэрээр нь бичих болно. Нэг өдөр Шинжи надад нэг хачин дүүх ярьж өгсөн нь анхны бөгөөд сүүлчийн удаа байв. Тэр хэдэн жилийн өмнө нас барсан л та. Шинжиг 6-7 настай байхад ах нь өвчний улмаас нас барсан юм байна. Шинжигийн аав ахыг нь өнгөрөхөөс өмнө гэртээ аваачиж гэр бүлээрээ асарсан байна. Шинжи ахтайгаа тоглох тун дуртай байсан ч нэг өдөр аав нь боль гэж хэлв. Ах нь хэтэрхий сүлдсэн байснаас нэг л өдөр үүрд явжээ. 100 цаг бөгөөд эйр кондишн байшинд байсангүй. Гэт халуунаас болж цогцос муудахаас сэргийлж аав нь хамгийн ойр байх газарт очиж оршуулгын ёслолыг хийхээр болсон. Тэдний гэр суурин газраас зайтай. Машин бараг явахгүй шахам нутгийн замуудтай. Аав нь хүүгийнхэн цогцсыг үүрэн явхаас өөр сонголт байсангүй. Шинжи цуг явж замыг гэрэлтүүлэн урд нь бамбар барьж явав. Бамбар урд замыг гэрэлтүүлж нуруундаа ахынхан цогцсыг үүрсэн аавтайган цуг замаар алхсан байна. Шүн дунд чимээгүй замаар алхаж байхад тэд хинтээж таарсангүй. Тэд зөвхөн шавжны гаргах чимээ, хөл турах алхааны чимээг л сонсож явав. Тэд хоёул чимээгүй алхаж байгаад Шинжи аав руугаан хартал маш ядарсан царайтай харагджээ. Хэсэг алхасны дараа хэн нэгнийг зам дээр явж явахыг холоос харав. Тэр хүн тэдэнтэй нэг жигт явж байх ч тэд илүү удаан алхаж байв. Шинжи олон юм бодсон чгүй. Тэр хүнийг гүйцэхээр болов. Гүйцэх үедээ Шинжи тэр хүний нуруунд бамбраан ойртуулахад амьсхан түгжигдэх шиг болжээ. Гадуур хувцсыг нь өмнө харсан мэт санагдахад хаана харсныхан хурдхан шиг санав. Аавынх нь нуруунд өөрүүлсэн ах нь яг ийм хувцастай явсан. Аав нь ч бас баг зэрэг анзаарч Шинжи рүү тодор шивнэн. Шинжи битгий гэрэлтүүл гэв. Тэр бошуухан бамбран доошлуулж хөлд орхол гэрэлтүүлв. Өмнө яваа хүн хэд удаан алхаж байснаас тэдний хоорондын зай улам ойртов. Шинжи айж эхлэн алхахын зогсоохыг хүсэж байв. Гэвч тэднийг зогсоход өмнөх хүн бас зогсож байгааг анзаарчээ. Аав нь ч бас үүнийг мэдсэн бололтой. Уг хүнтэй ойртон очиход тэр хүн яг л агтай нь ижилхэн өндөртөө байж таарав. Тэр хүн хөл нүцгэн аж. Зам засаж сайжруулсан зам биш ч түүний хөл ямар нэг шарх сорив болсон тэмдэггүй байв. Тэд улам ойртоход өмссөн богино өмд нь харагдав. Ногоон өнгийн богино өмдийг тэр таньж байлаа. Цамц нь хөх цагаанаар алгалсан өнгөтэй. Ахынхан дуртай цамц байсан. Толгойн араас нь харах гэтэл аав нь гинэт мөрнөөс нь зуурч битгий хар, Шинжи битгий хар гэв. Шинжи гайхсан боловч нүрийн доош болгов. Аав нь амандаа нэг юм бовтноход тэр сайн сонсож чадаагүй ч залбирч байгаа юм шиг сонсогджээ. Тэдний зай улам ойртож аавхүү хоёр тэр зүйлдээ зэрэгцэн явав. Аав нь залбирсаар л байв. Шинжи өөртөө битгий хар гэж хэлсээр байсан ч зэрэгцэн зогсох үед өнөөх зүйл түүн рүү харж байгааг мэдэрчээ. Түүний нүднээс цоргих харц ер бусын хүчийг мэдрүүлж байв. Эцэст нь тэд гүйцэж төрүүлсэн ч Шинжи их айсан байв. Тэд гүйцэх үед өнөөх зүйл ард нь хоцорч тэр зүйл болжээ. Тэд хөлийн чимээ сонсоогүй ч яхаргагүй ард нь алхаж байгааг мэдэж байв. Тэр зүйл тэднийг ширтэж байгаа нь мэдрэгдэж байсан ч
Шинжигийн аав битгий эргэж хар. Юу ч болж байсан битгий эргэж хар. Ингээв. Шинжи аав руу анж харж зүрхлэхгүй байв. Учир нь аав нь түүнийг үүрчихсэн яваа шүү дээ. Тэд нутгийн замаар алхаж араас нь өнөөх зүйл дагсаар байв. Тэр урагшаагаан ширтэж хурдхан шиг хүн ихтэй газар очихсон гэж залбирч байв. Араас нь дагаж байгаа зүйл гэнэт нэрээр нь дуудах эсвэл нуруур нь үсрэхгүй гэхээс имэж байв. Түүний зүрх улам хурдан цохилж тэр алхасаар байв. Эцэст нь тэр зүйл түүний нэрээр дуудах эсвэл түүн рүү дайрсангүй. Тэд зорьсон газартаа саадгүй хурж ахынхан цогцыг моорогд хүлээлгэн өгч гэртэн харьцгаасан юм. Шинжигийн хэлснээр буцах замд бол юу ч тохиолдсонгүй. Тэр зүйл ах нь байсан уу гэхэд мэдэхгүй байна гэсэн юм. Шинжи тэр цагаас хойш намайг ямар нэг зүйл цаг үргэлж дагасаар бог би мэдэрдэг болсон. Ийм мэдрэмж төрөх үед би эргэж хардаггүй гэж яриагаан төгсгсөн юм. Магагами сама. Эмигийн минь амьдардаг тосгонд нэг уул бий. Уулын тунд гайхалтай маргад ногоон өнгийн цөөрөн бий. Үнэхээр үдсгэлэнтэй цөөрөн боловч тосгоны хүүхдүүдийг тийш явахыг зөвшөөрдөггүй. Би яагаад гэдгийг асуух болгонд нэг л хариулт болох хүүхэд мэдэх шаардлагагүй. Зүгээр л тийш битгий яв гэдэг байв. Гэвч хүүхэд л болсон хойно би илүү ихийг мэдмээр санагдав. Би эмээ болон бусад тосгоны томчуудаас цөөрмийн шинж байдлын талаар асууж, үнэхээр тийм үдсгэлэнтэй эсхийг нь өөрийн нүдээр хармаар санагдана. Тосгоны бусад хүүхд өөдч бас сонирхож байгаа нь л д. Би тосгонд очих болгонд л бидний хооронд цөөрөм рүү явах талаар яриа өрнөнө. Томчууд урдын адил хүүхдүүдийг тийшээ очихыг эсэргүүцсэн хിവэр байсны дээр янз бүрийн цуу ярианууд дуулдаж эхлэв. Тэр цөөрөм рүү очивол буцаж ирдэггүй. Цөөрөм ёроолгүй тул дотог шорвол үхнэ гэх мэт. Энэ бүхнийг сонссон бид айж цөөрмийг олох бодлоос нь татгалзах болов. Би дунд ангид ордог жилийнхээ амралтаар тосгон руу буцаж очлоо. Миний найзалдаг ихэр хүүхдүүдийг Тара болон Ханако гинэ. Тэдний үеэл болох Жито хэлэхдээ хэрв цөөрмөөс хинж буцаж ирж чаддаггүй юм бол ямар харагддгийг нь хэн мэдсэн байж таарах вэ? Мөн үнэхээр тэнд ёроолгүй нөх байсан бол өдид бүгэлжгэлгүй хайчих вэ гэж байна. Гэхдээ бид ч бас гэж арай том болсон учраас үнэхээр цөөрөн байгаа эсхийг дахин сонирхож цохиомл түүх хэсгийг очиж шалгахаар шийдэв. Бид өглөө эртлэн цуглаж уул руу явв. Уул өөрийн жижигвтер бөгөөд бид төөрсөн ч шөнө болохоос өмнө өөрсдөө замаа олжгоно гэж бодов. Бид дунд ангид орцгоосон тул хайдасч байсангүй. Жидо бүр бүхэн спортоор 2 дахь жилдэн хичээлж байсан. Хэрв замд зэрлэг баавгай нохоо зэрэг дарвал тэр болгож тавина гэж ам гарав. Энэ боломжгүй гэдгийг мэдэж байсан чи үүнийг сонсоод бидний сэтгэл санаа дээрдлээ. Бид 3 цаг гаруй алхасны эцэст модод маш өдхөн ургасан сонин газар дэрлээ. Үгүй яаж тайлбарлахаа мэдэхгүй байгаа чи. Үгүй яг тэр цэгт модод маш олон тоогоор хэн нэгэн ургуулчихсан мэт багшралдаж байв. Амьтад явсан зөрлөгч байсангүй. Энэ дэл байх шиг хитрхи сэжигтэй юм гэж урд явсан Ханако хэлв. Тэр охин тун эршүүд. Бид 3 хөвгүүдийг яахаа мэдэхгүй зогсож байхад моддын завсраар төрүүлэн ороод явчихв. Бид ч дагахаас өөр аргагүй болцгоолоо. Тэгсэн яг л бидний бодсончлон дунд нь цөөрөн байж байна. Дэлхийн төвд гэж кинон дээр гардаг шиг дүр зураг биднийг угтаж авлаа. Бодит байдал дээр миний төсөөлж байснаас ч цэвэрхэн үдсгэлэнтэй байв.
Харин эргэн тойрны моддын нөлөөгөөр цөөрөм нэг л баргаар харагдаж эрэг дээр цөөрмийг толдох жижиг байшин байв. Эхэндээ бид бүгд баярлаж цөөрмийн уснаас Ханакогийн бэлдэж ирсэн усны савнуудад хийж авав. Харин тэр жижиг байшин намайг нэг л тухгүй түлж эхлэв. Жижиг урцыг сунгачсан мэт урд хэлбэртэй. Бохир би яр заалгана яг л уулын шуламсын оромж шиг харагдана. Тэгтэл жито байшин дотор уулын шуламс байх юм бол би өөр дээгүүрээ давуулаад жидчихнэ гэд дотгошоо оров. Би дараас нь орох гэтэл Таро гинтхэн за болж үзье. Би л орохгүй эндээ байж вэ гэж байна. Ханако түүнийг аймхаагаар дуудаж байсан чи Таро татгалцсан хэвээр. Та гурав ормоор байвал ороо. Би эндээ хүлээж вэ гэв. Би нэг орох гэснэн Тарод янз бүрийн зүйл болжгүй гэж санаа зовнон мөн гадаа үлдэхэр шийдэв. Би байшин руу орж явсан Ханако Жидо хоёр луу гар даллав. Тэгээд цөөрмийн хажууд зогсоо Таrodоо юм ярихаар очлоо. Чи яагаад дотогш орсонгүй? Айгаа юу? Гэхэд надад таалагдахгүй байна. Тэгээд ч амар харагдаж байна. Тэгвэл Ханако Жидо хоёрыг яагаад зүгээр оруулчих вэ? Ханако ч яхав угаасаа бүдүүлэг би тэрэнд дургүй. Жидо аман дээрээ томж тэр нь өгнөөс сэтрэхгүй тул би тэрэнд нь ч бас дургүй. Тэд өгсөн ч надад хамаагүй. Ханако том болсон мэт аягалдагч намайг хог навш шиг авч үздэг. Жидо болохоор намайг цогтөг. Тэр хоёрыг би үзэн яддаг. Тэднэр үхээсэй. Үхээд өгөөсэй. Тиймээс би иш ирж Мака Ками-сама тэр хоёрыг миний өмнөөс алаад өгөөсэй гэж хүссэн юм. Төвний уур хилэнтэй яриан дунд миний амьдралдаа сонсож байгаагүй үгнүүд хөврөв. Тиймээс би давтаж Мака Ками-сама гэж юу юм гэж асуув. Тосгоны хүүхдүүдийн нэг нь ч мэдэхгүй. Ханако Жидо хоёр ч мэдэхгүй. Тэд тэнэг учраас харин би мэднэ. Мака Ками-сама энд амьдардаг юм. Китиса гэх настай эмэгтэй намайг ухаантай учраас түүний тухай хэлж өгсөн. За яах вэ? Тэгэд Мака Ками-сама гэж юу юм? Чи надад хүргэлж сайн ханддаг байсан болохоор би чамайг эндээс явахад туслана. Гэхдээ Ханако болон Жидо хоёр тэнэгт би яасан ч туслахгүй. Тэр хоёр тэнэг юу ч чадахгүй юм байж худлаа лаг царайлдаг. Мака Ками-сама тэр хоёрыг алаад өгөөсэй. Төвний яриа ууртай сонсогдож хараал хийж байгаа мэт санагдана. Тэр тэднийг додны нэрээр ч дуудгаа болсон байв. Тарогийн амнаас нь шүс өсчүүлж байснаа хүү хэмээн хачнаар инэв. Тэр инээж байхдаа над руу гарч өвдгөн гараараа тэрсэн нь солиорч эхэлсэн мэт санагдав. Би гинт Ханако Жидо хоёрыг удаан хугацаагаар гарч ирээгүй санав. Тарогоос зайхан авч байшин руу алхав. Таро араас дуудаж эндээ үлд тэр хоёрын араас яваад хэрэггүй хитрхи оройтсон гэв. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос